Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд хүнд чулуу өргөх, хадаа суглах зэрэг зүйл амьдралд чинь тохиолдож байсан уу? Гэхдээ бид үүнийг хялбархан аргаар шийддэг билээ. Бид ахуй амьдралдаа урт саваагаар чулуу хөдөлгөж мөн алхаар зоолттой хадаасыг хялбархан сугалж чаддаг. Эдгээрийг хялбар механизм гэх бөгөөд хялбар механизм нь хүчний хэмжээ болон чиглэлийг өөрчлөх хэрэгсэл юм. Одоо бүгдээрээ хөшөөрөгний тухай дэлгэрэнгүй авч үзье. Хөшүүрэг гэдэг нь үл хөдлөх цэгийг тойрон эргэх боломжтой хатуу биеийг хэлнэ. Хөшүүргийн гол хэмжигдэхүүнд тулах цэг, хүчний үйлчлэлийн шулуун, хөшүүрэгт үйлчлэх хүч, хүчний мөр зэрэг орно. Хөшүүрэг тэнцвэртэй байх үед хөшүүрэгт үйлчлэх хүчнүүдийн харьцаанд хүчний мөрний уруу харьцаатай тэнцүү байна. Хөшүүрэг нь гол хэмжигдэхүүнүүдийнхээ хаана байрлаж байгаа хүчнүүд нь яаж үйлчилж байгаагаас хамааран 3 төрөлд хуваагддаг. Нэгдүгээр төрлийн хөшүүрэг нь ачаа ба үйлчлэх хүч хоёрын хооронд нь тулах цэг байрладаг байна. Үүнд бидний мэдэх дүүжин дайжин орох ба энэ нь хүнд жинтэй тал руугаа ямагт хазайдаг. Харин тулах цэгийг өөрчлөхөд хөнгөн жинтэй бие дийлэх боломжтой болдгоо. Учир нь хүчний мөр өөрчлөгдснөөр үйлчлэх хүчийг өөрчилж байгаа хэрэг юм. Мөн хөрзөө шороо хаваалахад нэгдүгээр төрлийн хөшүүргийн зарчим үйлчилдэг. Зарны сэлүүрэнж бас нэгдүгээр төрлийн хөшүүрэг юм. Хоёр хөшүүргийн нийлбэр бол хайчим. Түүний 90 тал нь урт мөр, бариул тал нь богино мөр юм. Богино мөрний хүчний хэмжээ нь урт мөрний хүчний хэмжээнээс бага бахаа, ингэснээрээ бид хүчийг хожиж хөнгөвчилж байгаа хэрэг. Мөн хайчтай адилхан ижил төрлийн багажнууд нь нэгдүгээр төрлийн хөшүүрэгт хамаарагддаг. Хоёрдугаар төрлийн хөшүүрэг нь ачаа үйлчлэх хүч хоёр нь тулах цэгийн аль нэг талд байрладаг. Нэгдүгээр төрлийн хөшүүргийн нэг мөрийг авахад хоёрдугаар төрлийн хөшүүрэг гарч ирнэ хэмээн ойлгож болно. Тулах цэг нь захад байрлаж ачааг дунд нь байрлуулахад нөгөө талын захаас үйлчлэх хүч үйлчилнэ. Ачаанаас тулах цэг хүртэлх цаг богино мөр гэх ба тулах цэгээс үйлчлэх хүч хүртэлх цаг урт мөр гинэ. Ачаа нь тулах цэгтэй ойрхон байх тусам ачаанд үйлчилж байгаа үйлчлэх хүч бага байна.
Ачаа тулах цэгээс хол байх тум түүнийг өргөхөд хүндрэлтэй байна. Харин төрдөг төргөний дугуй хөшүүргийн тулах цэг болох ба түүний бариул хөшүүргийн мөр болох юм. Гуравдугаар төрлийн хөшүүрэг нь ачаа ба тулах цэг хоёрын хооронд нь үйлчлэх хүч байрладаг. Үүний нэг жишээ бол хүн гартаа чулуу байран хөдлөхөд түүний гар нь хөшүүрэг болон хуурч байгаа юм. Бас ногоог суулгахад хөшүүргийн зарчим үйлчилдэг. Түүний бугуй нь тулгуурцдаг, харин дээрэс нь хүч үйлчилж байна.